Хүчирхийллийн асуудал, ялангуяа гэр бүл дэх хүчирхийллийн асуудал бол өнөөдөр маш их анхаарал татсан юм асуудал байна. Ялангуяа хүүхдийн хувьд. Хүүхдийн одоо өсөж торних, хүн болж төлөвшөх энэ одоо анхдагч орчин нь бол яхаарахгүй гэр бүл. Тэгэхээр зэрэг энэ гэр бүл өөрөө амгалан тайван, гэр бүл өөрөө аз жаргалтай, гэр бүл өөрөө эрүүл одоо харилцаатай байвал тийм орчинд өссөн хүүхэд бол одоо бидний хүсэж мөрөөдөд байгаа тэр сайн иргэн, тэр сайн хүн бол төлөвшөх энэ гол суурь үндэс нь бол ерөөсөө гэр бүл тавигддаг юм аа. Их эцэг хоёрын хоорондын харилцаа нь үр хүүхдийн харилцаанд шууд нөлөөлж идэг. За яагаад энэ ярьсан хэмжээнд байж болдгүй юм бэ амьдрал чинь гэдэг асуудал гарч ирээд байгаа. Яахарахгүй бодит судалгаа нөхцөл байдлыг хараад үзэхээр 4 хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн хүчирхийлэл өртөөд байна гэдэг судалгаанууд байж идэг. Энэ хүчирхийллийн дийлэнх нь нөгөө ангадагч орчин болсон гэр бүл гараад байна гэж. Гэр бүл яагаад ийм хүчирхийллийн харилцаатай болоод байгаа юм бэ гэдэг асуудлын үндсэн шалтгаан нь гэр бүлийн боловсролтой холбоотой юм гэж миний хувьд хэлэх гээд байна. Тэр эцэг эх бол хүүхдэд тийм аз жаргалтай, эрх чөлөөтэй байх тэр орон зайг нь бий болгож өгөх хэрэгтэй юм. Энийг манай эцэг эх ойлгохдоо энийг хүүхдийг дураар нь байлгах гэж байна. Дураар нь дургуулж байна гэсэн ийм байдлаар ойлгодог. Энэ дураар нь байлгах гэсэн үг бол биш юм. Энэ эрх хэрэгчлөө гэдэг маань хүүхэд өөрийнхөө эрхийг хэр зэрэг сайн мэднэ тэр хэмжээгээр бусдын эрхийг хүндгэж эхэлнэ. Бусдын эрхийг зөрчгөө байдаг юм а гэдэг энэ хандлага төлөвшдөг юм а гэдгийг манайхан их сайн ойлгоосаа. Тийм учраас энэ хүүхдэд чи ийм эрхтэй. Тэгвэл яг чамтай адилхан энэ бас л ийм эрхтэй. Ингээд эрхийг мэдээд ирсэн хүүхэд ерөөсөө бусдын эрхийг хүндлэхгүй байна гэж байхгүй. Ядаж ил бусдын эмийг зөвшөөрөлтөй авдаг бол. Манайх одоо залуучууд маань хүүхдээ дураар нь тавьчаал. Одоо цагаан сар мараар болохоор энэ тентгийн хүүхдээ дагуулсан залуучуудын хүүхдүүд тэгж байгаа шүү. Орж ирээл тавхтай эдийг нураах гад, хүссэн чигрээ авах гад, хүссэн газараа очиж суух гад. Гэтэл тэр хүүхд бол тэр болохгүйгийн эрхийн хязгаарыг насных нь онцлогт өгөөгүй. Энэ боловсрол татсан юм. Тэгвэл яг тийм боловсралтай явж байгаа өрх гэрийн яг адилхан насны хүүхэд яаж яана вэ? Энийг авч болох уу? Би ийшээ сууж болох уу? Энийг ингэж болох уу? Дандаа зөвшөөрөл авч. Энд чинь нөгөө энэ хүний имийг зөвшөөрөлгөө авч болохгүй гэдэг тэр одоо болохгүй хязгаарын асуудал жаахан дэш нь томруулаад ярил нөгөө бусдын эрхийг хүндэх тухай асуудал яригадаад байгаа юм. Тэгэхээр миний одоо гол хэлэх юм бол эцэг эхчүүд та өөрөө үг хэл чинь зөв, үйлдэл чинь зөв, явдал мөр чинь яриа чинь зөв байвал таны хүүхэд ямар ч хүмүүжлгүйгээр зүгээр л өөрөө л яг зөв болоод хүмүүжиж. Тэгэхээр та өөрөө л хүмүүжлэлтэй.